Ховд аймгийн Боёнт голын ирэг дээрх гэр номын сангаар цусланд гарсан 1200 өрх айлын 3200 эргийн тогтмол үйлчлүүлдэг байна. Сурагчид зуны амралтаараа хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр гэр номын сандах англи хэлний дугуйланд хамрагдах болжээ. За энэ дугуйланд зуны турш давхарцсан тоогоор 90 орчим хүүхэд хамрагддаг байна. Өдөр болгон номын санд ирж үлгэрийн ном уншдаг. Тэгээд өчтөр унссан нөгөө үлгэрээ ярьж өгөө. Зээл түүнийг. Нэг удаа ингээд үнэг гүнжгийн нөхөнд унчаад тэгээд энэ 5 нөхнөөс яаж гардаг үлээгээ бодоо байжсэн чинь нэг хөөх буух гэдэг шувуу нэг модон дээр ирж суугаад тэгээд нөгөө хөөх буух шувуу чи намайг энэ 5 нөхнөөс гаргахад туслаач гэж яалаа асуусан чи ийм том чи яаж гаргах үлээ гэд чи над том урт мод нөгөө авч өгөх юм бол би яг хуу туслая гэд арай гэж оролцоор агаад гаргаж өгсөн. Манайх одоо ингээд Боёнт голын ирэг дээр цуслан гарсан байгаа. Цуслан дээр гэр номын сан бас ирж буудаг. Тэгээд гэр номын санд нь ном унших, сэтгүү хөгжүүлэх тоглоом тоглохоос гадна англи хэлний үнэг сургалтаас явагддаг. Хичээлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан англи хэлний төвшнээ нэмэгдүүлэхийн тулд би 3 дахь хоног дээр англи хэлний сургалтанд сууж байгаа. За манай нийтийн номын сан бол 75,000 гаруй ботномтой. Одоо үүнээс 500 номыг бол бид хүн гэр номын сандаа байршуулсан байна. Одоо жилд дунджаар одоо 3,000 гаруй иргэд одоо ном хэвлэлээр авч үйлчлүүлдэг. Мөн түүнээс гадна одоо манай номын санд бол жилд дунджаар 4,000 хүн бол шинээр ирж одоо карт нэлгэж уншиж болдгоо.